За 34 дугаар бодлого. За энэ юу? Цифрийн факториалууд. За тэгэхээр за энэ 145 бас сонирхолтой тав байна. Тэгээд яагаад гэхээр нөгөө цифр болгоны факториал тий факториалтад тэгээд нэмэхээр өөрөө гардаг. За би энэ томьёог одоо нэг гоё тайлбарлахгүй харахад ойлгомжтой байна шүү дээ. Тэгээд бид бичлэгээ ихтэй ингэж бодлого иржээл яат юм байгаа ч. За тэгээд жоохон багаар ингээд сайжраад явна. Анхнаасаа бол анхныхаа бичлэгийг бол дуу муус сул айгу мя хийсэн шүү дээ. За тэгээд сайжрах байлгүй те. Шууд амар мундаг хүн байна ч гэж байх уу те. За тэгээд find some of our numbers which will go. Тэгээд цифруудын факториалтай тэнцүү үүдэг бүх таануудын нийлбэрийг ол гинэ. Гэхдээ анхаар нөт таны анхаарах юм юу гэхээр нэгin факториал хоёрын факториал энэ төр бол тооцогдохгүй. Яагаад гэхээр нийлбэр биш учраас энэ тэнцүүгийн тэмдгийн ард ганцхан юм байгаа даа гэх юм уу та. Нэг хоорондоо та тий яд чи нийлбэр авах хэрэгтэй гэсэн утгатай юм. За 1-2-ыг тооцохгүй шүү л гэж байна. За тэгээд хариу нэг л байна л да. За нэг үдэ. За энэ ер нь бол гайгүй. Гэхдээ зүгээр бид нэр за нэгээс эхэлт юу 10-аас эхлээл явах нь шүү дээ. 10-оор нь задлал. Гэхдээ нэг асуудал байгаа нь хэд хүртэл явахаа мэдэхгүй. Сая хүртэл явах юм уу? Тэр бомб хүртэл явах юм уу гэдгийг мэдэхгүй шүү дээ, тий. Тэгэхээр бид нэр дээд хязгаараа олох хэрэгтэй. За дээд хязгаараа бол олохдоо за дээд хязгаарыг n гэж үзье л да, тий. N. За n бол k оронтой тоо гэж үзье, тий. Тэгэх юм бол А-гийн дээр нэг бодлого ингэж утсан шүү дээ. Дээр А-гийн нэг зэргийн факториал нэмэх нь гэх мэтчлэн А-гийн К зэргийн факториал гэсэн энэ нийлбэр ингээд тэнцэх гэдэг шүү дээ. За тэгэхээр А-га максимумаар нь авчих шүү дээ, тий. Тооцоод тэгэнгүүт 9 шүү дээ, тий. 9 цифр чи хамгийн их цифр 9 факториал хийдэг. За 9 факториалыг бүгдээр олъё л да, тий. За 1-ийг өржтгөн 2 өржтгөн 3 өржтгөн 4 өржтгөн 5 гэх мэтчлэн. За тэгээд хэд гарах нь вэ? За 362,880 байна л да. За тэгэхээр ийм байна. За тэгэнгүүт за одоо би юу яах гэж байгаа? Одоо ингэ штэ. Ерөнхийдөө n тэнцүү 9 факториалыг өрчгөн k болно штэ. Тэгээд хааш ирэх гэхээр за тэгэхээр 9 факториал чи өөрөө болохоор 362 880 байна тий. Нэг өрчгөн k байна. За тэгэнгүүт одоо бид нар бодно штэ. За жишээлбэл бид нар бүр ихээс одоо тий. За баримжаагаар 20 гэж үзье тий. Энийг ер нь бол арай өөрөөр бодож болно шүү.
Энэ чинь өөрөө юу гэдгийг энэ ч өөрөө К оронтой тоо шүү дээ, тий. К оронтой тоо гэдэг чинь одоо жишээлбэл 10-ын К зэрэг К дээр нэмэх нь 1 зэрэг биш хасах нэгээс хитэрэхгүй шүү дээ, тий. Тэгэхээр 10-ын тэгээ ингээд ерөнхийдөө бодож болно л та. За тэгэнгүүтээ энэ талд нь болохоор энийг тавьчих болно, тий. Тэм би 8-аар хэлбэрхнаар л бодоод байгаа шүү. Бүр энийг хөндрүүлж бодох юм бол одоо юу гэх лаглаг хүмүүс лаг бодох байх л та. За тэгэнгүүт би бол зүгээр ингэх гээл авна л та. Зүгээр л энэ К-га 20-оор гүйлгэж 20-с эхлээд доошгоо гүйлгэж ийл гэж үзэх гэдэг байхгүй юу. За тэгэнгүүт яагаад доошоо гүйлгээд байгаа вэ гэхээр энэ ч амар бага тоо штэ тий. Жишээлбэл 100 оронтой тоог авч үзье л да тий. Энгийн логик штэ. Энэ ч айгу бага тоо байхгүй юу. 100 оронтой тоо ч амар их тоо штэ. 1 2 3 4 5 6 7 8. За би бүр ингээ 20 оронтой тоо бичиж заяа. За 20 оронтой тоо тэнцүү 362 1880-ыг өөрчлөн 20 гэдэг энэ гинтл нь ягаад ч тэр уртлынхаа тоонд яг ч хүрэхгүй байхгүй юу те. 20 болох бүр ямар ч баримжаагүй дутж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ хит дээр ер нь төхөх нү гэдгийг л харчээ те. Бид нар бол ер нь бол за амар хэцүү 8 оронтой чадах нүг үү гэдгийг үзье. За 8 оронтой тоо чинь 1 2 3 4 5 6 7 8 байна те. Тэгсэн чинь энийг ингээ үржүүлсэн чи хэд гараад байгаа лээ. Энэ ингээ энгийн логикоор харахад 3 хүрэхгүй юм те 3 сая 3 сая хүрч 3 сая л явцсан юм шиг байна. Тэнгүүд эн чинь болохоор 12 сая байгаа шүү дээ те. 8 оронтой тоо чинь 8 оронтой тоо чинь хамгийн бага нь 10 сая ихгүй те 8 оронтой ч. Тэгэхээр бид нэр бүр ингэ цэврүүд нь бүгд 9 байгаад ч 8 оронтой та 10 сая хүрэхгүй байхгүй те багт цэврүүдийн багтраал нь. Тэгэхээр 8 оронтой тоог шалгах хэрэггүй гэсэн үг байхгүй те. За ойлгож байна те миний санааг. Тэгэхээр бид нар 7 оронтой дээр л ер нь тогтдог баха. За 7 оронтой тоог авч үзье. Тэнгүүд 362 8-ыг үржих 7 тэнгүүд эн чинь бол яг нэг 7 оронтой хүрж байгаа шүү дээ тий. Тэгэхээр зүгээр 1 2 оронтойгоос эхлээл хаана 2-оос 7 энийг л шалгахад болно гэсэн үг. Бид нар 8-ыг шалгах шаардлагагүй, 8-аас дээш шалгах ямар шаардлагагүй. Яагаад гэвэл цифрүүдийн факторал нь уг тоонд хийгдэж дөхөхгүй гэсэн үг. Болж байна. За тэгэхээр яг үлээ. Тэгэхээр тэр шүү дээ тий. За ерхий санаа бол энэ. Бидэрт энэ л хэрэгтэй. Тэгээ бусдын зөв гүйцэтгэлийн л асуудал дөө. За бид нар чинь цифруудын факторал гэхээр тэрийг бэлтжүүл зүгээр те байнга бодоод тахгүй. Окей. Бичээ те. Таас манай тоо чинь гайг баха те факторал за хэд байх юм? Ингээл болоо шүү дээ те. Юу гэхээр за 0-0-оор л байж байгаа болов уу? Ингээд fact I тэнцүү fact эсэс нэгийг өөрчлөлт нэ энэ факторалын нэг нь эхлээнийх нь бол 1 байна. Тэгийн факторал 1. За тэгээд 1-ийн факторал 1 2 факторал ингээд л болчих шүү дээ. 9 факторал хүртэл ингээд факторалаа бэлтчихэд тэр энийг факторалыг байн бодоод авах шаардлага болчихно гэсэн үг. Энэ мэтийн жижигхэн тооцоолол тэгээд энийг хадгалаад дараагийн тооцооллоо хэмнээд бодцсон энэ таваа ашиглаад явах нь програмчлалын ер нь нэлээд
аливаа програмчлалыг хийхэд яг энэ аргаар хийх нь маш их тооцооллыг хэмнэдэг юм шүү. Ер нь бол юм болгоныг тооцоол тухай бүртээ юм болгоныг тооцоод идэг програм бол ер нь жоохон муу. Удаан гэсэн. Олон дахин давтагдаад эхлэх үед нэг кейсийн тооцооллоо гэж бодоод байна гэсэн үг. Тэр бол үр ашиггүй тооцоолол хийгээд байна гэхээр тэр тооцооллыг хийж байгаа. Бүр нарийн ярих юм бол тэр тооцооллыг хийж байгаа сервер маань тог зарцуулж байгаа. Тэгээд цаг хугацаа зарцуулж байгаа. Цаг хугацаа ч өөрөө мөнгө, цахилгаан ч өөрөө мөнгө тий. Тэрийг хүлээж байгаа хүмүүсийн хүлээлт чинь өөрөө мөнгө гэх мэтчлэн ерөөсөө зардал. Бид нэр ашиггүй зардал гаргаад байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр ашиггүй зардлыг бага хэмнэх ёстой. Тэгэл ингэж л за тоонуудаа цифрээр гүйлгээд явцсан ч болно. Гэхдээ эн чинь нөгөө нэг 70% тоо чинь бага штэ тий. Тэгэхээр бүдэнд зүгээр л давтчихъя. 10-аас эхлээл бага штэ 70% тоо чинь энэ хүрэхгүй яг энэ дуусна. Тэгэл энийгээ цифрээр нь задлаад ба. Зэрүүд нь яаж ашиглаад байдаг вүлээ? Би ингэж нэг ашиглаад саам гэж ашиглаад тэнцүү байвал хариун даан юм гэсэн үг. За ингээд бол. Тэгэхээр ингээд саам ингээд тэгээд тэгэл явчихна л да. Юм байвал энэ тэнцүү бактериал авагдсан байгаа. Сүүлийн цифрыг бактериал бодоод сүүлийн цифрийг ботцсон юм чинь сүүлийн цифрийг дарж хаяад ингээд болчихно да. Тэгээ манай сам маань айтэ тэнцүү байвал харин дээрээ сам нэг тий. Алиж нэмсэн болно л да тэнцүү. Тэгээ манай хариу эсвэл нэг ийм л бодол байна. Эндээс зүгээр санаа нь бол юм бактериалаа хадгалж байгаа хэсгийг дээр нь жоох юм жон гэчлээ. Тэр нь л гайгүй бодлого. Вирус алдаагүй өчөөлчихөө. Яан да. За тэг гарсан. Болоо. Улгаач юм. Хулгайчаа. Юу нь болохоор энэ одоо яах гэдэг нь faculty 40 730 гарчин тэ. За нэг иймэрхүү. Энд дэр нэг сүртэй амар сүртэй оптимиз хийгээд их юм байхгүй дээ. Ахаа мөрийн таамагаа зөвлөл. Ингэж заримдаа ингэж бичгээр жоохон сүртэй л юм. Ингэж мөрийн тааваа багсгаж болох юм тий. Тэрнээс биш. Тэрнээс шууд өөрчлөлт яах вэ? Энэ миний одоо бас нэг өрөнд бичиж болно л да нөгөө ламбадаач гэх юм уу нэг сонь хиллэгнүүдтэй бичлэгнүүдэд гэж тэ тэр янз бичлэгнүүдийг ашиглаад хийж болох. За нэг ийм л бодлоо. За туслаа.